Энэ хоёр савыг хардаа танд ялгаа харагдаж байна уу? Сайн харуул энд 100% арпед гэснээс бусдаар өөрөөр ялгаатай зүйл байхгүй харагдаж байгаа. Ижилхэн өндөр, жин, лого, дүрсгээд бидний мэдих итгэлтэй Bonocos. Гэтэ энэ хоёр сав нэг зүйлээрээ маш том ялгаатай. Харин тэр ялгаа нь 2 сая долларын импортыг орлуулж 50 дахин илүү олон ажлын байрыг бий болгож байгаль орчинд асар том нэрэг нөлөө үзүүлэх хүчтэй. Тэр ялгаа нь харин юу гэдгийг одоо тайлбарлаж байна. Миний гарт байгаа нь бол Монголда 100% дахин боловсруулсан хуванцар савлгаатай Bonocos. Ер нь бол энэ савнаас энэ сав дахин төрсөн гэсэн үг. Гэтэ мэдээж шууд л төрөөдөл бий болчихгүй л дээ. Энэ бүхэн та бид бүхэн оролцоо, үйлдвэрийн олон шат амжилтлага, олон улсын нарийн стандарт шалгууруудыг давж иж бие бүхэн гар дээр дахин боловсруулсан хуванцар болон ирдэг. Харин тань илүү ойлгомжтой байх үднээс би танд энэ савнаас энэ сав болж дахин боловсруулагдах аяллыг бүтээр нь харуулъя. Энэ бүхэн би ууж дууссан ус ундааныхаа савын шингэнийг нь дуусгаад, шушгыг нь салгаад, жижиглээд хуванцар хаягдлаа англин хаяг хогийн савнд хаяхаас эхэлдэг. Энэ цугларсан хуванцар савууд маань бүгдээрээ нийлсээр офисын хуванцар хаягдал англин хаях цэг дээр очдог. Энэ офис маань хуванцар сав дахин боловсруулах TML үйлдвэртэй гэрээтэй 1610 гаруй байгууллагын нэг учраас TML үйлдвэр маань дуудлагаар өөрсдийнхөө машинтаа ирээд эдгээр савнуудыг чинлээд ачаад тэгээд аваа явдаг. Өнөөдөр бол зөндөө олон килограмм савыг тушаасан байна. Ийм байдлаар TML үйлдвэр Улаанбаатар болон Монгол улсын өнцөг булан бүрээс ирсэн хэдэн мянган тонн хуванцар хог хаягдал дахин боловсруулагдах гээд өөрсдийн ээлжийг хүлээж байгаа нь энэ. Гэхдээ сонирхолтой нь энэ хуванцар агаад энэ бол бас тийм ч хангалттай үзүүлэлт бас биш юм. Учир нь гэвэл TML пластик үйлдвэр маань Монгол улсад нэг жилдээ хэрэглэгдэж бүх ус ундааны хуванцар савыг дахин боловсруулах чадaltaй. Нэг зүйлийг сануулхад TML үйлдвэр дээр бүх төрлийн хуванцрыг дахин боловсруулдаг шүү. Зөвхөн ус ундааны хуванцар сав гэж ойлгох хэрэгтэй. Дараагийн хэсэг рүү орохоос өмнө нэг зүйлийг тайлбарж өгье. Түрлээж агаарай. Миний гарт байгаа нь бол PET хуванцар юм. Үүнээс гадна 6 төрлийн хуванцар байгаа. Нэг богинохон түүхийг ярьж өгвөл 1907 онд хамгийн анхны хуванцрын төрөл болох Bakelite-ыг гаргаж авснаар ахуйн хэрэглээний хуванцрын эхлэл тавигдсан гэж үздэг. Үүнээс хойш хүн төрлөختөн олон өөр төрлийн хуванцрыг бүтээсэн ба бидний хамгийн их ашигладаг PET хуванцрыг 1940-ад оны дундуур гаргаж авсан байдаг. PET хуванцар нь тунгалаг, үзэмжтэй, хөнгөн амтлаа бат бөх химийн хувь тогтвортой. Хүнс болон ундаанд хорд бодис ялгаруулдаггүй, сундаа хүнсний бүтээгдэхүүний амт чанарыг удаан хугацаанд хадгалах боломж олгодог гэдгээрээ алдартай. Таата мэдэн PET хуванцар нь дахин боловсруулахад хамгийн хялбар ба дахин боловсруулсан ч хүн хэлсэн шин чанаруудаа хадгалан үлддэг гэдгээрээ бусад хуванцруудаас маш том давуу талтай. Харин PET хуванцрыг дахин боловсруулахад хуванцар маань аль болох бага бохирдолтой, шингэний хаягдалгүй, өөр зориултаар ашиглаагүй байх хэрэгтэй. Ийм болохоор ус ундааны хуванцар савыг аль болохоор их үүсвэр дээр нь англин хаях нь чухал гэдэг шалтгаан нь энэ юм. Дахин боловсруулах процессыг үргэлжлүүлэн тайлбарлахад энэ цугласан хуванцар савууд маань олон улсын стандартын дагуу маш нарийн процессыг дуулдаг. Хардаа одоо энэс гарсан хуванцар савууд маань дараагийн үйлдвэрлэлөөр шилжих ба тэнд дахин боловсруулагдсан хуванцар савны мөхлгүүд маань ус ундааны сав болгохдоо бэлтгэгдэнэ гэсэн үг. Зэрэг TML үйлдвэрээс гараад одоо хуванцар сав бэлтгэхийн үйлдвэрлэл явж байна. Хуванцар савыг дахин боловсруулах нь ахаад шинээр үйлдвэрлэхээс байгаль орчинд илүү эерэг нөлөөтэйгээс гадна эдийн засагт бас маш том үр нөлөөтэй. Жишээлбэл манай Монгол улс хэд жилдээ 330 тэрбум төгрөгийн
анхдагч түүхий дээр үйлдвэрлэсэн тэм хүнзэр савыг импортлдог. Хамгийн crazy нь юу гэхээр хэрэв бид нийт хувьцрынхаа 30%-ийг л дахин боловсруулахад бид нэр жилдээ 2 сая долларын импортыг уг нөөцөөрөө орлуулж чадна гэж боддоо. Тэгэхээр 2 сая доллар гадагшаа гарахгүйгээр Монголда үлдэнэ гэсэн үг. Тэгэхээр амар чухал байгаа юм. ARPAD хуванцар сав бүтээх дараачийн шатанд TML үйлдвэрээс тээвэрлэдэн ирсэн хуванцрууд маань зориултын төхөөрөмжөнд орон ийм хураасаа болдог. Харагдах байдлын үед анхдагч бэтийг бодвол баг зэрэг саарл юм уу шаргалт байтай байж болох ч энэ нь чанар болон аюулгүй байдал нөлөөгүй. Энэ сав бол Америк нэгдсэн улсын хүнс эмийн удирдах газар, Европын холбооны хүнсний аюулгүй байдлын газар, Монгол улсын стандарт хэмжил зүйн газрын стандартаар баталгаажсан хүнсний бүтээгдэхүүн хадгалахад эрүүл, цэвэр, өндөр чанартай дахин боловсруулсан хуванцар буюу ARPAD болон шинээр төрж байгаа. Сонирхолтой дахин боловсруулсан PET савлгаа нь анхдагч PET-ээс илүү олон удаагийн чанарын шалгалтанд орж илүү өндөр шалгуурыг давдаг гэж мэргэжлэнүүд үздэг юм лээ. Эцэст нь энэхүү дахин боловсруулагдсан хуванцар сав маань энэ нэг олон шат амжилтуудыг дамжсныхаа дараа сая нэг эцсийн бүтээгдэхүүн болон бидэнд дэрэг ирдэг. Эндээс гурван савнууд маань MSS Coca-Cola-гийн үйлдвэр шилжиж бидний уух дуртай ус ундааны савлгаа болон ашиглагддаг. Энэ бүхнээс харахад ус ундааны хуванцар савыг бид нар Монгол улсдаа 100% дахин боловсруулах бүрэн хүч чадалтай. Энэ нь эрчим хүч, эдийн засаг, байгаль орчинд үлэмж эерэг нөлөөтэй гэдгийг та бүхэн энэ аялын туршид ойлгож мэдэж авсан байна. Гагцхүү хэрэглэгчид бид өөрсдөө ашигласан хуванцар саваа шууд хаях уу? Альсгүй болвол англин хаяж дахин боловсруулах уу гэдгээс л бидний өнгөт ирээдүй тодорхойлогдно. Тэр ер нь шууд утгаараа ирээдүй таны гарт. 3 2 1 Энэ хоёр савыг хардаа танд ялгаатай харагдаж байна уу?